Manjin. Анган байлаг хөсөлсөн. Та яач. Яа мөн цацсан.
Хоёр авьяаслаг монголчуудаа. Алтан ганцлагуудыг жоолох. Тэгээ алтан ганцлагуудыг жоолох. Да, ямар тоо. Нэг айны шот тоорно гэнэ. Амар юм байна. Би анхудаа ингэ тоглосон шүү дээ. Буцчихжээ. Алах юм байна. Би нэ зөөлхнээс гэсэн чинь дуусчихсан. Таны хомс тулаад байна. Гэсэн мөртөө нийт ингэж нэг тоглосон. Өнөөдөр Эцэг ногоос нэрээс болтгоо.
Явагдсан энэ хамар баацсан гэж юм. Бичин жилийн шиний нэгний бэлэг сайхан өнөөдрөөс балжин ямтай өдөр байлээ. Балжин ямтай өдрийн халуун хөндөгөрөнд дэвшүүлж байна. Би найдын хөргөн болоод 10 хэдэн жил одоо яг энэ уулзалтанд тасралтгүй ирж байна. Тэгээд их сайхан уулзалт, их сайхан золголог, их сайхан нэг ёсны ургийн баяр байдаг. Тийм учраас бид нэр маш их дуртай. Манайхан чи бүгдээрээ дуртай. За. Манай ээж долгоржоо энэ хишиг гэдэг айлын хамгийн ууган охин. Эзэмшээд насаараа суулгаж ийсэн. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан улс орнодоо хөдөлмөрж аваад гавьяаныхаа чөлөөнд гараад одоо 20 жил гарч байна. Нас өдөр 80 нэлээд гарцсан. Ийм сайхан буураа байна. За энэ том охин миний гэрлийн Монголд Орос хэлний багш мэргэжилтэй Тунгай үтээр эрхүүд танилцаад тэрнээс хойш Дархан хотод насыг илээж явна. Тэнд одоо хоёулаа гавьяаныхаа чөлөөнд ингээд байж байгаа. Миний бие мөн Дархан хотод одоо хөдөлмөрлж байгаа. Тэгээд одоо тэтгэвртэй. Бид гурван тэтгэврийн өгшин нэг гэрт амьдран суудаг. Гурван өрөөнд гурван телевизтэй зарим өдөр ховорхон уулздаг. За ийм нэг гурван дасанд байна. За манай Баттүр яг техникийн мэргэжилтэй юм, цахилгааны мэргэжилтэй дулааны цахилгаан станцад ажиллаад одоо гэрүүтэй байж байгаа. Түүний гэр бүл манай Цэн Даюуш мэргэжлийн шүдний мэргэжлийн юмч. Би одоо гэрээ энэ ажлыг амжилттай сайн явуулж байгаа. За манай цогт эрдэнэ их амжилттай сурч байгаа. Гүнжийнхэн бид нар их баяртай байгаа. Сургууль хичээд 11-р сургуульд орсон. Хичээлтийг хичээнгүй сайн суралцж байгаа. За ингээд намын эрдэнэ бол их авьяаслаг, дуулан бүжиглэн энэ намар гүнжийнхтайгаа дуулж бүжиглсэн олон өсөж байгаа. Ингээд манай гэр бүлийнхэн дотроос насан жаргал маань Чехэд нөхөр нь Отхон Баяр, охин Зэ охин маань Мишель энэ гурав мэнчилгээгээ явуулсан гэсэн та бүхэнд одоо хүрэх баг. За хүү маань насан буян Америкт эхнэр Бадамсүрэн, хүү маань аж ахуй маань Эрдэнэ эдгээр мөн мэнчилгээгээ явуулсан байсан. Манай бүл танилцуулахад юм байна. Ингээд бүлийнхэн хөөе уучлаа. Отхон хүүгээс гомдох нөө. Хамгийн хэрэгтэй, хамгийн чухал хүүгээ одоо ер нь аав ээжтэй хань болж байгаа бүх баяраар гэртээ харж нөө хоёр өгсөнтэй хань болж байгаа ээж бид гурав тань болж байгаа хамгийн гол юм. Насан жаргал насан буюу хоёр бол интернетээр бие бодорой гэж хэлдэг. Насан бодод байнга очиж ирдэг. Миний хүү бол мистаслын юм чон. Би сонгодод одоо амжилттай ажиллаж байна. Иймэрхүү байдалтай. За ингээд гэр бүлийнхээ өмнөөс та бүхэндээ эрүүл их хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг дахин хүсэн өрөөж байна. Баярлалаа. За сашинтай сайн шинжлэж байна уу? За ингээд та бүхэнд энэ өдрийн мэдээлэл авахгүйя. За ингээд өөрийн одоо бүлээн танилцуулж бодож байна. За миний ээж Зандан Сэр Мотор зэрэг одоо энэ бүлийн 5 дахь хүүхэд буюу төрсөн байгаа. За ингээд манай ээж маань хүүхэд наснасаа им найруулагч мэрэгчлээ. Бид бүхэн маань ерөнхийдөө өөрийнхөө төрсөн нутаг Архангай аймагт одоо миний хувьд
гэр бүлээрээ бүх насаа өнгөрөөсөн. За би болохоор айлын намайг ариун туяа гэдэг. За айлын хамгийн одоо өвгөн охин. За басад бусдын адил хүүхэд насаа одоо тийм ээ гэр бүлтэйгээ өнгөрөөж ирсэн. За хойно оюутан байсан барилгын инженер мэргэжилтэй. За одоогийн байдлаар болохоор зэрэг одоо хуваараа бизнес эрхэлж байгаа. За миний нөхөр болохоор зэрэг бас баяраа оюутан цагаас хамт хоёулаа одоо гэр бүл болсон. За манайх болохоор нэг хүүхэдтэй Батнаа гэд манай одоо хүү байгаа. За хоёр дахь хүүхэд бол амар санаа нөхөр зэрэг өнөөдрийн байдлаар Сэлэнг аймагт амьдардаг. Надаас төрүүлээ өндөр настан болсон. Ягаад тэр зэрэг цэргийн байгууллагт олон жил цэргийн байгууллагын хүмүүс чинь эрт нэвтрүүлэг тавьсан юм байна. За одоогийн байдлаар Сэлэнгэд амьдарч байгаа. За эхнэр нь бас хоёроо нэг мөрсрөнгээд хоёроо бизнес эрхэлдэг. Амарснагийнх маань одоо 3 хүүхэдтэй, 2 охин, 1 хүүтэй. За 2 хүүхэд нь болохоор одоо дарханд амьдарч байгаа. Гарт магна. Гарт магна одоо 1 хүүхэдтэй, 3 та ээжтэй одоо хамт амьдарч байгаа. За охин бэлгэн болохоор дарханд байдаг. Бид одоо 2 охинтой байна. Дөрөвдөө амьдарч байгаа. За хамгийн бага охин болохоор зэрэг одоо оюутан болсон. Нэг оюутан Босдаг загвар үзүүлдэг нийс өндөр охин болсон байна. За Өтөрөө сайн байна уу? Амар байсан. Батхандыг амар байсан. Манай 2 хүүтэй. Хоёр охин баяртай те. Тэгээд одоо өнөр өтгөн болж ирнэ. Өвөө айл эзэн өвөө явуулсан. Гоорч тэ их олол авсан. Бодохгүй би нэг санжаа нэг хүссэн хүмүүст зураг тараана. За ер нь бол 10 авсан байна. Өндөр өтгөн болсон. За дараагийн дүн маань болохоор амар төрөг гэж Амгаланбаатар цэргийн одоо офицер бас гавьяаны амар охиндаа гарцсан дэвтэр тарцсан байгаа. За хорондоо цалтаа гэж ээж бас хажуунаас хэлж хэлсэн. За өнөөдрийн байдлаар Эрдэнэ хотод амьдарч байгаа 2 охинтой. Том охин цэцэг болохоор оюутан ангаахын одоо их сургуульд байгаа. Удаан охинохоор их авьяасдаг их мундаг охин байдаг юм аа. Намунаа гэдэг. За олон дөрөв одоо мартах тийм. Тэр дараах нь гэдэг шүү. Батлаг байна гэж юм аа. За яа. За. Амархуу болохоор бас цэргийн хүн. За өнөөдрийн байдлаар дархан ууд аймагт амьдарч байгаа. 2 хүүхэдтэй. Эхнэр нь Сэлэнгэ ирж мэрэгчлээ. За том охин болохоор нанда бас оюутан. Баг хүн болохоор зэрэг баяр хүүгээд дархан аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. За Өндөгийнхэн буюу Дажин сэрэг. За манай ихч дүү Өөхөж Баатрахын Тэгээд хүмүүс нь цаашаа авсан байгаа юм байна. За сайн байцгаана уу? Та бүхэн сайн шинж байна уу?
За ингээд ажлын гэр бүлийн одоо үр хүүхдүүд нь ашигнаар нь та бүхэндээ мэдчилж байна. За ингээд та бүхэн мэдж байгаа аав маань бол ажил биш, ажиудын авьяад ажилтан. Одоо ингээд бас ёсоор ингээд бүх хүмүүстэй золгоход мэдчилгээд явж байна. Тэгэхээр намайг танилцуулаад эхлэх гэж хэлж байгаа юм тийм үү? За манайх бол нийт 5 хүүхэдтэй байсан. Одоо бол 4 байгаа. За тэгээд за миний би Батгин шиг заавчлаарай. Аав маань бол ээжтэй 1900 за ямар ч 68 он 67 онд ирсэн хоёулаа 10 жилийн нэг ангийн хүүхдүүд тэгээд аав ээж хоёр маань нийт 5 хүүхд төрүүлсэн. За өнөөдөр 4 нь байгаа. Тэгээд 4 нь ажилтнтай сайхан байна. За тэгээд ээж минь бол 7 тийм ээ физик инженер, аав минь ажил төрийн авьяад ажилтан, холбоо захиргааны станцад 40 жил ажил 42 жил ажилласан. Тэнд байна. За миний би Батгин шиг том охин нь сая Австрали улсад философийн доктор хамгаалаад байлээ. За миний нөхөр оргил сайхан маань скаут мастер одоо нийтийн нэгэн хөрвүүлэнгийн одоо дэд тэргүүн дэд захирал хийдгээ. За манай миний том одоо Батөвшин. За Батөвшин маань оюун гэдэг бас мэржил нэгт эмэгтэйтэй бол гэвэлсэн байгаа. Тэгээд оюун Батөвшин маань 4-р захиргааны станцад инженер, ахлах инженер гэдэг тийм ээ. За оюун нэмээ Төвшингийн маань ихнэр оюун бас 4-р захиргааны станцад ажиллагаа. Төвшин оюун хоёр маань нийт 4 хүүхэдтэй. За хамгийн том хүүхэд нь бол энд харах ирээгүй нь Анар гэдэг. За дараагийн охин нь бол Хэвлэн. За Урган Баяр. За тэгээд хишиг жаргал надтай ажиллах нэртэй. За Батгин шиг хишиг жаргал ажилласан. За дараа нь бол манай Наранбол тийм. За манай Заяагийн маань нөхөр. За Наранбол маань бас одоо уур хангаан гаралтай тийм ээ. За Наранболд Заяа хоёр маань дахин ажиллаж амьдардаг. За Заяагийн тав хүн хийж байгаа одоо сэтгүүлч. За манай Заяагийн охин саруул бүжигчин дахин хотод сурдаг. За тийм. Хай улсын авсан бүжигээр. За тэгээд түүний дараагаар манай Тамирагийн ихнэр найрамчмаа. За манай гэрбүтэр хамгийн өндөр өчгийн ай. За Тамирын найрамчмаа маань одоо 5 сайхан охинтой. За Тамирын бас одоо өөрөө компанитай тийм програмын ажил хийдэг. Найрамчмаа маань бас одоо бирөөд аадтайгаас аваад явж байгаа. За тэгээд хамгийн том охин маань оюут тийм ээ оюут. За тэгээд та таньж ин манай хоёр цэцмэг хоёрыг цэцмэг за цэцмүү гараа за дараагийн охин маань Сэцэн. За тэгээ ундрах гэдэг ингээд нийт одоо бид бол хориулаа тийм ээ 10 ач зээтэй ийм айл байна. За баярлалаа. Таамстай спортсоор хийж байгаа. Би одоо юм чи одоо жил орж 49 орж байгаа. Тэгээд өсөндөө нэг жил байсан байж таа. Ээж аваа ханцаа 50 жил болсон байна гэсэн. Тэгээд 50 жилийн хөлбөр. Сүүлийн 2 жилийн хугацаанд ингээд хоёрын хөлбөр ороод байгаа. За нэг ээжгээ танилцуулдаа ээжгээ. Миний ээж захааны инженер мэргэжтэй Ногоны камерад ажилласан. Фэйсбүүк ажилласан. Согны захааны инженерээс авсан согны альбом тогтоож ажилласан. За тэгээд дараа нь 30 жилийн станцад ажиллаж байгаа. Хотын хороогийн авч тэтгэврийн хугацаанд ажилласан. Энэ жилээс чихэн суудсан байгаа гэдэг. Чихнээс. Би өөрөө баян өндөр 1968 онд ирсэн. Нэгдүгээр өндөрт ажилладаг. Одоо ч тэндээ ажилласан л байна. Миний
Тэнтэй хамтарч байна. Москва консулын дэс рүү төгссөн. Хүүхдийн байгууллагын шат чатны ажлыг бол хийсэн. Одоо улаан цалмад ажиллаж байгаа. Энэ манай энэ зур модтайгаа мөнгө төгрөж болооч авах шиг болж байна. За манай том охин Анар бол маань энэ жил ийм хөргөн зээ төрүүлж гисэн. Манай гүргэн байна. Сүлэг. За ер нь ажиллаараа манайхны нэрийг сонно шүү. Ирийн сайн ажиллаараа шүү. За сүлгийн хүүхэд Сөндари. За манай гүргэн болохоор юунд ажилладаг? Хаан улдын давхрын албанд ажилладаг. Давхрын асуудалтай хүн байвал дараагийн хүн маань намын зул маань энэ жил Шанхайд төгсөж ирсэн. Одоо яг ингээд ажил хэлгээд байж байгаа. За хуулийн болон англи хэлний сургуулийг хамтан төгссөн тийм. Одоо ч мөн энэ англи сурсаад л. За дараа нь манай гүргэн Бацарг байна. За мөн Шанхайд хамт сурсан. Энэ аяч одоо 10 хэдэн жил нэг газар сурсаар байгаа тийм. Одоо ч энэ сурсаар байгаа. Ажил харах ороогүй байна. За үлэмж байна. Орос болго сургуулийн 7-гийн А анги. За дараагийн дүү маань болохоор Ариун маань мөн эмч мэргэжтэй сургуулийн эмчилж ажилладаг эмчтэн чиглэлээр одоо сүүлийн 8 жил болсон уу? 8 жил 9 жил болж байна. За одоо яг өнөөдрөөс их 8 болж байгаа юм биш үү? 8 жил ажиллаж. Эмчтэн чиглэл болон нөхөн хүчгүй чиглэлээр ажилладаг. За тэгээ өргөдөлтэй хүмүүстийн эмчилдэг бас тийм байгаа. Түүний том охин сугар маань Амаахын дээл сургууль сурдаг. Давхар хуулийн сургууль сурдаг. За миний мэдгээр хөгжих бас холбооны сургууль төгссөн юм байна. Тэгээ одоо энэ сургуулиудад төгсгөр одоо олон хэмжлээ сонгох юм шиг байна. За дараа нь Эрдэнэ мандал байна. Эрдэнэ мандлын сургуулийг яг мэдгүй 11 дугаар анги гэх юм байна. За микс сургууль сурдаг. За ерөнхийдөө бол хичээл сургалтаа бол сайжирч байгаа. Тийш. Энд мөрөглөө энэ сайн. За дараагийн дүү маань болохоор сайхан хүү байна. Аавын нэршлиг эзэмсэн тест төрөлд ажилладаг. За одоо болохоор өдрийн цагаар ажилладаг. Хяналтын инженер гэж байна. Ашиглалтын инженер хийж байгаа юм байна. Түүний эхнэр Жавц маань Давхан аймгийн тосон цэврийн гаралтай. За мөн манай эхнэртэй адилхан ухаан залмууд ажиллаж байгаа. За том охин болохоор Ану Үжин. За Орос болго сургуулийн 11-ийн А ангид сурдаг. За мөн өсөж байгаа. За дараагийн Гигэн Ана ганц төрийн албаа шинжил бас энэ одоо цэцэрлэгт явж эхэлсэн. Манай нэгдэр эмгийн хажуудын цэцэрлэгт явж байгаа. Хөөе Гигэн. За Гигэн ямар цэцэрлэгт явж байна? Цэцэрлэгний 14 дугаар цэцэрлэг. За одоо танилцуулга өгөх түүх танилцуулга юм байна. Хамгийн олон Баян дэс түүх сургууль докторийн зэрэг одоо энэ жил хамгаалсан. Яг нэг багтахад байж байгаа. Түүний эхнэр нь мандах туяа. Баянд нь болохоор би мэдэн шүү. Би нэрийг анхаарал Эрдэм. Тэгэхээр энэ хүмүүсийн нэрийг сонир байгаа үстэй. Андаа Баянтай, Эрдэмтэй, Гигэн мэгээтэй одоо тэгээд сүлтэй ч юм уу тийм ээ. За ийм байна. Одоо өөрсдийнхөө танилцуулаад манай охин дүүний нийслэлд явах гэж байна. Та бүхэн сайхан шинэлээрээ сайн сайн үсье.
За таавал нэг өдрийн амраа байна. Манай гол энэ гэрэлтийг юу авах вэ? Алаг өгсөн юм байна. Тэгээд энэ ажлын үйлчлэгчдээ манай яг интернет дээр ажиллаж байгаа хомигч хүмүүс байна. Монголын үндэсний бүх албаны нэгэн ихтэй. Тэгээд манай тийм компани арундаа ini talagang dua aku taste dulu hoksi jangan kalau ini hoksi coba ini gitu dia tawa cok cara orang tu posting kucing sam pakun ikut ciri-ciri coba saya mana 바로 공부 시키죠. 하나 나오는 나라에도 사용돼요. 오케이. 이나. 바로 공부 시키죠. 대처 진짜가 이루어지면 더워야 앞은 시작. Show você. Essa câmera de kit e menos. За баярлалаа. За дараагийн манай оролцогчид Батүшаах юм гэрүүлэх байна. За ерөөсөө хөнгөн гэж бол байна юм байна. За бүгд цаатаа цамцаатаа. За манай гоцлол загвар үүсгэж байна унтчихлаа бүгд мэдсэн байсан юм байна. 어떻게 나가라고죠? 자, 서포트사가 온 거를 잊었으면 자, 이게 더 좋은 거다. 자, 나라게 인기를 함께 오늘은 인기를 보여드리는 게 마타메라 해만대로 한국 사람 먹고 자, 기승 대한 이거 사실 이제야 워낙 저도 дөрвөн жилийн өмнөөс ингээд бүгдээ цагаасаа дээж өмсдөг болцсон байна. За өнгөрсөн жилийн өмнөд хамгийн огтон өссөн маань оюут цэцэн хоёр байгаа. За оюут цэцэн хоёр маань найраа маань шинээр дээж байсан. Тэгээд цэцэнгийн дээд одоо ингээд шигсэн. За ийм их 아니 마침 다정한 거에 좀 만나내는 게 어렵대죠. За гайхалтай байна. Тэгээд тасмаач нэг бүгдийг нарагч маань өөрөө хийх юм байна. За шүүгчтэй тийм фэйжийн дор материалыг бас бариулаад зүйлээ нэмрүүлээ. Хамаагүй шүү дээ болно ерөөсөө. Бариад үзгээд ордор насгаад гэж бодсон шүү. За баярлалаа. За дараагийн гэр бүл маань Нарамбатах маань гэр бүл. Явлаа. За ингэж явах гэж тандаа. За бүжигч охин маань. За тайлбараа хийх. За сашны мэд төвшөлтэй бүгдээр нь за манай гэр бүлийн дээр бол Хахуул аймгийн Бабаа